Гэхдээ чи чинь хэзээ онлайн дэлгүүрээс юм авсан юм бэ? Энэ 50,000 төгрөг дутаад байхаар нь харсан чинь онлайн дэлгүүрээс юм авсан байх юм. Харин тийм ээ хөө. Аль бараг 4-7 хоногийн өмнө захиалсан. Одоо болтол байдгүй. Утас руу залгахаар ашиглалтанд байхгүй гээд ах юм. Би чамд хэлээд байхад чинь энэ гадуур онлайн дэлгүүр гэдэг лөөвөр их байна гэд юм авах жагаа бол сайн шалга эсвэл эхлээд тэр хүүхдүүдээс асуу гэд байхад чинь. Харин их аятайхан жигнүр хямдарчихсан байна гэхээр нь захиалчихсан чинь. Харин наад бол чи яг чам шиг тэнэг юм мэдгүй хөгшөө хүмүүст харагдахаар тэр зараа оруулж та нарыг барьдаг байхгүй юу да. Чи одоо их 50,000 төгрөг алдаал үз хүнийг нэг тэнэг мангаар нь дуудаад ээж гин. Гэхдээ тэгэлгүй яах вэ чи? Чи миний мэдхийн 4 дахь удаага ингэж лөөр дуурлаа сүүлийн сарын дотор. За одоо яа гэх вэ тэгээд би ямар тач гарч тэтгэврийн зайлаа хөөцөлдөл. Үгүй үгүй. Өнөө өглөө нэрээ нэг гоё юм харсан. Тэтгэврт гарсан дээр нь хаамагаар тэтгэврээ авдаг бол ок гэж бичээд 80 сая төгрөг аваарай гэж хэллээ. Хаана вэ? Facebook дээр. Чи тэгээд яасан? Би ок гэж бичсэн одоо хариу үлээгээд л сууж байна. Ой өвгөн. Гэхдээ хин чамайг зүгээр байхад чинь 80 сая төгрөг маа гэд өгөөд байж ах вэ? Үнэгүй юм зөвхөн хулганы агунд байдаг одоо чи мэддэггүй юм үдийн насалж чаад. За нөгөө өгөлтг нь эхэллээ. Гэхдээ тэгэлгүй яах вэ чи? Чамаас болоод хамаг юм алдах гэдэг штэ лөөвөрт. За тэгээд алдчихаагүй л энэ штэ. Тэгтээ өвгөө намайг ер нь яаж болгохтаад идэх юм бол? Наад бол чинь ингэдэй. Чиний мэдээллийг чинь чамаас аваад чиний өмнөөс банк руу ч ороод зээл хийгээд авчирдаг байхгүй юу да. Тэгээд чи мөнгөч байхгүй өрөнд ороод л дуусна. Үгүй зөндөө хүмүүс л ок гэд бичсэн байсан шүү дээ. Гэхдээ тэгээд тэр хүмүүс өглөө гэвэл чи дагаад өгөх нэ? За ойлголоо. Төө наадах чи дийлэхгүй юм байна шүү дээ. Хөөе өвгөө. Оо. Өнөө орой хоёулаа нэг тансгалчих уу? Яаж вэ? Яах вэ? Өнөө хүүхдүүдийн авчирч өгөөд идэг KFC байна шүү дээ. Тэр чинь өнөөдөр бүр зөвхөн өнөөдөр 50% хямдарчихсан гэж хэллээ. Чамаг өстө. Яа да байц. Үгүй бас яач вэ? Үнэгүй юм хулганы агунд байдаг гэж хэлж амжаагүй байтал дараагийн лөөрт нь өрчих гээд байгаа юм аа. Энд чи одоо бас лөөвөр юм уу? Энэ одоо намайг яг яаж лөөвөрдөд байгаа юм бэ? Алаа би чанд бүр үзүүлээд өгье. За чи энийг хар. Энэ нөгөө чиний хэлээд байгаа KFC ч юм байна. А гэхдээ сайн харах юм бол энэ ардаа шал ондоо сайт байгаа үсттэй. За чи тэгээд энд итгээд захиалаад төлбөр төлөх хэсэг гарч ирнэ. Тэгээд оронгууд хаан банк руу орно. Харин тий. Хаан банк руу орж ийна гэдэг чинь харин үний юм биш үү? Би ч бас хаан банк руугаа ороод бүр дээрээс нь юм адтан болсон шүү дээ. Үгүй харин ингэх ёсгүй байхгүй юу да. Чи одоо ингэ төлбөрөө төлөх гээд банкны нэрээ нууц кодтойгоо хийлээ гэж бодъё. Тэнгүү чиний мэдээлэл өөр газар өөр хүнд очих байхгүй юу да. Тэгээ чиний мэдээллийг авсан хүмүүс чинь чиний данс руу ороод дансдах мөнгөний чи хууг нь авчдаг байхгүй юу да. Тийм л аюултай. Тийм гэж үү? Чамайг лөөрдөхын тулд бүр адтан болгож байгаа үсттэй. Сэтгэл зүгээр чинь тоглоод байна ойлгож гин үү? Би бүр нэг өдөр хоёр азтай юм тохиолдлоо. Өнөөдөр миний азийн өдөр байна гэж бодоод л баярлаад эснийг яана. Өвгөн минь жоохон хэрсүү байна. Ач 30 нар сонсвол нүрих газар байхгүй шүү. Бүр юмд итгэлтгүй болчих. Дээр нь чи энэ гадаад хүний зурагтай хоромж хаягтай юм бичих одоо болооч. Чи юу яриад байгаа? Яаж мэдсэн? Гэхдээ 50 жил чамтай хамт амьдралаа чамайг мэдгүй л өөр хэнийг мэдэх үтэ. Энэ гадуур чинь бас романс заллин гэж байна. За тэр нь тэгээ яах вэ? Юу гээл 25 настай турк залуу чамтай хамт амьдрах гэж чиний визийг хөөцөлтөө чамайг хүлээгээ байж хав дээ. За хэн дэрэнд итгэсэн? Тэгээд ч турк yapаар байвал тэр ус чи би зүүштэй өгш. За уг бичлэгийг арт иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн газартай хамтарч хийлээ. Тэгээ гадуур угаасаа лөөвөр заллин маш их байгааг бүгд мэдж байгаа. Тэгэхээр дор бүрнээ өөрсдөө сонор сэрэмжтэй хэрсүү байхыг та бүхнээсээ хүсэж байна. Тэгээ бичлэгийг нүртэл үзсэнд баярлалаа.